Нэмэлт цаг нэвтрүүлгийн шинэхэн дугаарт тавтай морил. 6 сарын турш үргэлжилсэн үндэсний дээдлийг аваргуудаа тодруулахтай зэрэгцэн мэргэжлийн 3 сагс бөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох дэлхийн цувралын нээлтийн өрсөлдөөн болж өндөрлөлөө. Ингээд шинэ дугаартаа орцгоё. Өнгөрсөн 7 хоногийн онцлог тоглолтоор нэмэлт цаг нэвтрүүлэг финалийн цувралын 5 дахь тоглолтыг нэрлэж байна. BCL-ийн чухал тоглолтуудад оролцож байгаа хүлгүүд аваргын цомоо эрт авахыг хүссэн ч 4 дахь тоглолтод 33 хоолын шидэлтээс ердөө 4-ийг нь унгаж ялагдлуулсан. 5 дугаар сарын эхний 7 хоногт мөн л ТV-ийн тоглолтууд хүлээж байгаа учраас эхний даалгавраа биелүүлэхээр тэд энэ тоглолтод талбайд гарсан. Харин нөгөө талаас Demarcus Cousins тэргүүтээ бодонгууд цувралын 5 дахь тоглолтод хожиж чадвал сэтгэл зүйн давуу талыг олж авах боломжтой байлаа. Энэ тоглолтын эхний хагасын тэнцэн өндөрсөн харамсалтай нь хувцас солихороонд хасын хүлгүүдийн ярилцлага илүү нухацтай үр дүнтэй байж 3 дугаар үеийг 12 тэг гэж эхлүүлсэн. Энэ тэргүүлэл тоглолтын эцсийн мөч хүртэл хадгалагдаж 89-70 харьцаатай хасын хүлгүүд ялалт байгуулан 3 жил дараалан аваргын цомыг өргөлөө. 10 дахь цомоо хүртсэн цувралын 5 дахь тоглолтод Барсвол 4, Жорди Чиманга 9, Алтан гэрлийн Аз баяр 8 оноо авсан. Гэсэн ч Ян Миллер онцгой байж 31 оноо, 3 самбар, 3 дамжуулалттай багаа тэргүүллээ. Чингисийн Тэмүүлэн 20 оноо 5 самбар 4 дамжуулалттай. Энэ тоглолтын X Factor байж чадсанаар лидерүүдийн оролцоог нөхөж чадсан юм. Хамтдаа үргэлжлүүлэн тоглолтын таймыг үзээд дараагийн сонирхолтой булангаар эргүү уулзцгаая. За ингээд тоглолт эхлээд бэлэн болсон байна үзэгчдээ. Дүлгөөн болон Аз баяр дундаа усарсан. Энэ тоглолтын эхний довтлогоо хасын хүлгүүд баг ихнэ. Барсуулын гарт бөмбөг байна. За өнгөрсөн тоглолтод Барсуулын хувьд нь хамгийн олон удаа бөмбөг алдсан болж байна. Олон удаа бөмбөг алдсан. Тэр нь энэ үеэрт бас байгаагүй их таарах үзвэл. Миллер. За довтлооны скул араас тодорхой орчлоо доо. Миллер аваа шуушиж байгаа байна. Энэ тоглолтын нээлтийн оноо Ян Миллер нэрээр бичүүллээ. Скрап зүүндээ тесрээд эсрэг багийн бүс рүү ороод ирсэн. Нэг татаа дөрөв гураас явуулж байгаа маань Jayden Scrap. Тоглолтын зүлсэн. Дэвхэн Ян Миллерийг хурдан ашиглах гэж үзэндээ дундаас Ян Миллер хамаачлаа шилжсэн 2 оноо. Таваш хүнд байдлаас шилжтэй оруулаа. Бус тамжтай хөдөлгөөнийг хүлээж байгаа. Тэмүүлэн Миллер тойрж гарч ирсэн. Батбаяр хамгаалтан дээр хоцорсон. Түүнийг нь Ян Миллер 3 оноо шилжлээ. Ян Миллер 7 секунд нэлээд доош орчлоо. Хүнд байдлаа шилжсэн Ян Миллерийн шилжилт амжилтгүй сэргэлтэн нэмж батгаад Дэнфигаатын цувралын бидний оноог авч байна. За хүлгүүдийн довтлогоо. Бэлгүүн Касастай контактлсан хүнд байдлаас довтлогоо оруулж чадлаа. Бүгийн тасаллаа. Бэлгүүн хангалттай том орон зай байна да. Батүшний Бэлгүүн 3-аас сэжгээр орж ирээд 5 оноог аваад байна. Андрия Барсволд заврагшаа өгсөн дамжуулалт Миллер дээр ирсэн. Миллер Скрапиг бол нэг эргээд өнгөрөөцсөн. Газсын эсрэг болтойгоор дайрсан тоглохын амжилттай. Скрап Касас энэ цэгээс сэгсэн шидэд байгаа да. Энэ удаа охиж ороод автсан. Довтлогоо амжилттай нэмэлт шилдэг гинэ. Жорди Чиманга түүнийг урдан зогсоож байгаа. Ананд Станы араас багхан зэн дээр шууд явуулсан. Анандын 3 он шилдэг амжилттай явуулсноор сэлэг бодол санаанд дэргүүлтэй олж явчихжээ. Ятухом бөмбөг алдалт болсон. Тэмүүлэн ахаад уршаа довтлоонд гарч ирсэн. Cousins гатыг хийсэн. За араас Чиманга довтлооны самбарыг аваад нэмсэн. Скрабас нүградаа сатчихлаа. Орчид бэлэн болж байгаа харагдаж байна. Миллер Чимангагийн ста найдвартай орсон. Ян Миллер 3 он шилжилт амжилттай болсон. Хүлгүүд буцаад он дэргүүлтэй боллоо. Оноог авсан байна. Түшиг. За ямар нэг автаа байхгүй байх шүү. Тулгын бөмбөгийн тасаад хурдан довтлогоо нэг эсрэг гараад ирсэн. Тулгын 2 оноо. За амар ирсэн. Эхний хагас бол их жоохон шүглийн дуудайлын тоглолт болж өндрөөсөн. Миллерийн 3 он шилжилт. 3 дугаар үеийн он сэлгийг хагаллаа. Миллер за орж ирээ шууд явуулж байгаа байна. Миллерийн 2 дараалсан шилжилт. 8 оны зүрх үүсэлтэй. Шорттой довтлогоо эхлүүллээ дээ. Хүний илүүтэй байгаа Тэмүүлэн Экватриодоос давтсан амжилттай нэмэлт шилдэг үүсгэхээр боллоо. Тэмүүлэн за цаана Миллер 2 өндөрөөс таавж гарах гээд байна да. Яг л сударч чадсан Ян Миллер 3-аас. Үеигчээд 3 дараасан шилдэг унаглаа. Барсвол. За Чиманга бөмбөгтэй буцаад гар дээрээс Миллер авсан. Миллер 3-аас шилдэг цагаараа унсан. Сатнуудаас хүл алдчихлаа. Түшиг довтлооны скуу дуусч байгаа. Түшиг их гой дамжуултыг атгуулсан. Их хоёрын довтлогын амжилттай явуулсан. Эхний довтлогоо хасын үлгүүд багаас. Бэлгүүн Миллер захаа Тэмүүлэн Станы араас тойрж гарч ирсэн. Шууд 3-аа шидэж байгаа юм байна. Тэмүүлэн 3 оногоор нээлээ. Барса нэгээр хаяад өгсөн Аз баяр. За энэ хоёрын ажил бас гоё гамаа.
3 дараалж авраг авсан трипит хийсэн ердөө нэгэн баг байдаг хөлгүүд өөрсдөө 2008, 2009, 2010 онд 3 дараалж төрүүлж байлаа. Ингээд 2 дахь тохиолдол нь мөн одоо хөлгүүдийн нэр дээр бичгтэр болж байна. За нэмээд үндэсний дээдлигийн түүхэнд 2 оронтой тоонд буюу 10 удаа төрүүлсэн түүхэнд анхны баг хасын хөлгүүд болж байна. Энэ хасын хөлгүүд баг үүсгэн байгуулагдсан цагаас хойш үндэсний дээдлигт финалийн шатанд тоглож байгаа 15 дахь тохиолдол. Түүнийхээ 10-т нь төрүүллээ. Үнэхээр өндөр амжилттай. Финалийн цуврал ялахын хувь бол маш өндөр доо гарч ирж байна. За тэгээд албан ёсоор 2020 оны Монголын дээдлиг хасын хөлгүүдийнх байсан гэж бидгүй ирээдүйд ярихаар болж байна. Үндэсний дээдлиг нэмээд сүүлийн 3 өдрөөс сүүлийн 5 өдрийн 4-т нь хасын хөлгүүд төрүүллээ. Монголын саксофонгийн дээдлиг шинээр зохион байгуулалтын чиглэсэн цагаас хойш хамгийн амжилттай баг 2020 он хасын хөлгүүдийн байсан үзэгчтэй. Ингээд хасын хөлгүүд багийн хөгжөөлөлт жигч Дарья Тамирчин та бүхэн халуун баярыг хүргэж байна үзэгчтэй. Энэ гайхалтай үчи мэндийг хүргэе. Тэгээд хэлэх үг өнөр олдохгүй байна. Баг тамирчдаараа маш их бахархаж байна. Тэгээд бүгдэнд нь маш их хайртай шүү. Энэ цуврал, энэ улирлын төгсгөлийг би бас энэ дурдахгүй байж чадахгүй. Тэгээд бидэнтэй хамт улирлыг эхлүүлсэн бас дуусгаж чадаагүй хүн бол бидний яг бурхны хайжуугаас харж байгаа манай дасгалжуулагч байгаа. Тэгээд энд байгаа хүн болгон яг дасгалжуулагчийн төлөө хичээсэн. Өөрийгөө золиослоод хичээсэн. Тэгээд яг одоо тэнгэрт байгаа дасгалжуулагчтай хайртай шүү. Энэ цом бол таны цом шүү гэж хэлмээр байна. Монголын саксофонгийн хөгжил, ирээдүйн интернет үеийн илэрхийлэл, Монголын үндэсний дээдлигийн алтан цомыг гард тулж өгнө юм. Монголын саксофоны өдрөг зүйлийг шүдэ өрч байна. Хасын хөлгөө! Алтан цомын зэдэж байна! Нэмэлт цаг нэвтрүүлгийн энэ дугаарыг онцлох тоглогчоор бид финалийн MVP шагналыг хүртсэн Алтан гэрлийн Аз баярыг нэрлэж байна. Аз баяр финалийн цувралд 16 оноо 7.8 самбар 1.2 хаалтыг дунджилсан байна. Хамтдаа түүний сэтгэлдлийг сонсоод финалийн онцлог агшнуудыг үздэцгээе. Hamsteini MVP! 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 Яг одоо Азагийн сэтгэлийн бүгдрээ хамтаа сонсцгоё. Аза сэтгэлийн сонсъё. Юуны түрүүнд энд ирсэн бүх хүмүүстээ орой мэндийг хүргэе. Өөр итгэж өгөхгүй байна. Энэ юу болоод байгаа юм бэ? Ямарсан төдийгөөс өдийн үрлэх хичээсэн бүх баг хамт олон болон хүлгүүд гэдэг нэрийн доор хамааралтай бүх хүмүүст амар бахархаж байна. Хасын хөлгүүдийн үзэгчтэй хандаад яг одоо төрж байгаа сэтгэлээ хамгийн чагаар илэрхийлэхгүй юу? Мэдээж хүлгүүд багийн дэмжигч бол маш гайхалтай. Нэг 3 жилийн турш гайхсаар л ирж байна. Тэгээ бүх хүлгүүдийнхээ фэнүүдээ бүгдэнд нь хайртай шүү гэж хэлье. Хүү! Баярлалаа.
Шагнал гардуулах ёслолын дараагаар PSN уламжлал ёсоор аврагуудын сэтгэлдээс хуваалцлаа. Ингээд онцлог ярилцлагуудыг хүлээн авцгаая. Хэн юу ярив? Яг өнөөдрийн авраг авсны дараах одоо мэдрэмжийг бол одоо үгээр хэлэхэд одоо юу гэж хэлэх вэ? Үнэхээр мэдгүй догтлоо маш их тийм төгсөж байна. Мэдээж бид нэр 3 жил дараа л авраг аавна гэдгийг өмнө асуудагд баг нэг удаа авсан байсан. Энэ бодлого маань бид нар өмнө 18 19 он гээд нэг удаа 17 18 гээд нэг удаа олдчихсан тэр бодлогыг ашиглаж чадаагүй. Тэгээд энэ удаа 3 жил дараа авраг авч одоо өөрсдийнхөө хувьд одоо түүхэн тоглолт хийсэндээ маш их баяртай байна. Тэгээд түрүү хэлсэн бид хоёр 13 онд анх нэг баг тоглосон байгаа. Тэрнээс хойш одоо найзтайгаа 13 4 жил баг байнгын тоглолцоо. Тэгээд өнөөдрийн энэ их амжилтыг бүтээцгээд бидний ард маш олон хүмүүсийн өрнөдөө байсан спонсор байгууллагууд хөгжөө нэмжигчид гэр бүлийнхэн найз нөхдөд баг хамтолон багийн тоглогч тамирчид маш олон хүний оролцоо үр дүнгийн нөлөөгөөр өнөөдөр энэ аврагыг одоо авлаа. Тэгээд 7 удаагийн авраг бас одоо найздаа бас маш их баярлалаа. Тэгээд найздаа бас баяр хүргэе гэж бодож байна. Хэгийг бидний маш их өндөр байна. 13 оноос хойш олон жил тань авцаа. Тэгээд төдийгөө үлдээ үрдэл бэлтгэл гэмтэл бүхэл зүйлийг даван туулж өнөөдөр ингээд тэгээд асан үлдэл гэдэг багаасаа 7 удаа авраг аавна гэдэг нь өөрөө мангар нэг багаасаа 7 удаа авраг амар гоё. Сэтгэл маш их өндөр нүгээр хэлхий арга алга найстайгаа тэгээд яг өөр багаас бич гисэн тэгээд тууштай явсандаа маш их баяртай байна. Миний мэдрэмж гэхээр бас үнэхээр нэг талаасаа зөвхөн тоглолт руугаа бодож илаа. Тэгээд тоглолт дуусны дараа сая бүр яг эцсийн момент эцсийн цаг дуурахад за одоо нэг ажил дууслаа да гэж жоохон амьсгаа авлаа. Чин зэрэг тасгалжуулагч үед өнөөдөр яг юу мэдрэгдэ? Өнөөдөр тэгээд энэ удаагийн аврагын цом бус аврагын цомоос асар өндөр үнээр боллоо. Түрүүн манай Ариун Баатар сажуулагч хэлсэн. Бид нар ихэлсэн тасгалжуулагчтайгаа дуусгаж чадсангүй. Тэгээд өнөөдрийн энэ бүх алдар нэр бүх юмыг тэр хүний сайн сайхны төлөө өрхийг хичээсэн. Тэгээд ямар ч байсан дуустал нь хамтдаа зүтгэгээд ард нь гарч чадсандаа баяртай байна. Ариун Баатар тасгалжуулагч үед эхний үйлрэл бол туслах тасгалжуулагч байж байгаа. Сүүлийн 2 үйлрэл туслах тасгалжуулагчаар эхлүүлдэг ч гэсэн ахлах тасгалжуулагчаар дуусгачаад байсан шүү дээ. Тэгээд энэ тал дээр одоо өөрчлөлтийг хэрхэн хүлээж авч байсан бэ? Хэрхэн одоо өөрийгөө хүчтэй одоо зориулж байсан бэ? За яг хөө туслахаас ахлах руу шилжих гэдэг өөрөө одоо айгүй том шилжил. Тэгээд тэрэн дээр бас одоо тодорхой хэмжээнд одоо бэлдэх, өөрийгөө бэлэн байлгах гэдэг хугацаа шаарддаг. Тэгээд ер нь бол амар хэцүү. Одоо ч гэсэн ингээд хасын клуб гэдэг том клуб Монголын одоо хамгийн удаан хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа том клубын төвчм ахлах нь болоод хариуцлага үүрээд явна гэдэг бол нэг талаас хэцүү санагдчихсэн. Гэхдээ тэгээд яг манай ээж маань яг одоо өмнөх жилд хэлж ирсэн хүнд одоо бурхан одоо хүнд даа хачааг нэг үгэх юм аа гэдэг хийгээд үзээж яадгийн гэдэг үг ер нь амар их сэтгэлд хүрж ирсэн. Тэгээд сая ч гэсэн би ингээд бодоод тамирчтайгаа ганц нэг яриа байж хагаад манай тамирчид 3 дараалаад авраг авж ийн. Клуб 3 дараалаад авлаа. За манай Томаа Сэргэлэх 2 маань 7 дахь авраг авлаа. Клуб Монголын түүхэнд 10 дахь авраг авлаа. Энэ нь бол одоо бидний өмнө ирж байгаа нэг том маш том хариуцлага. Нөгөө талаасаа бас бурхнаас ирж байгаа том ачаа буюу биднийг авч явж чадна гэсэн үүдэн дээрээс ирж байгаа болов гэж бодож байна. Өнөөдрийг ингээд зогсож байгаа маш их баяртай байна. Тэгээд хамгийн гол нь зүгээр бид одоо энэ тоглолтыг бол ингэж авч байгаа коучтой зориулж байгаа. Тэр утгаараа бас үнэхээр гоё байна. Тэгээд дээрээс нь нөгөө 3 жил дараалж байгаа гэдэг утга нь бас амар ингээд бид эдийг түүхэнд үлдээж байгаа болохоор бас айгүй гоё байна тийм. За их хоёрын хувьд мэдээж багийн ахлагчийн үүрэг хариуцлагатайгаар удирдлагын тоглолтуудад оролцсон, багийг ахалж тоглосон. За дээрээс нь яг өнгөрсөн жилүүдэд төрүүлж байсан одоо багийн бүрэлдэхүүн баг багаар өөрчлөгдсөн шүү дээ. Тэгээд энэ жил удирдал эхлэхэд за өөрөө хувь тоглогчийн хувьд бас ямар үзүүлэлт гаргая, юун дээр илүү акц үзүүлэе гэсэн зорилготойгоор орж ирсэн бэ. Ер нь удирдлагын төгсгөлд энэ бүхнээ биелүүлж чадсан харагдаж байна. Яг хөө миний хувьд бол яг хувьд юунаас бол би бол өөрийгөө яг бүрэн багтай тусалж чадсан гэж бодохгүй. Гэхдээ яг хөө одоо түрүү жил гэх юм бол одоо легионер тоглогч нарыг бол ингээд саруултай авдаг гэсэн бол энэ жил одоо бүтэн одоо удирдал тэмүүлэн битээр бас авлаа. Тэгээд бас илүү бас яг өөрийгөө ингээ харах юм бол илүү ингээ нөгөө хамгаалалтын дээр илүү сайжирсан байх гэж бол би анзаарч байна тийм. Тэгээд илүү бас багтаа бас хамгаалаараа тус үргэсэн байх гэж бас бодож байна. More thing to do. Job not finished yet. We got a lot more to do. But if y'all paying attention, you see the growth in Oz's game, Barca's game, Timulin, Tushi. Like those guys single-handedly give us sparks every night. Tushi taking over the last series before we got to the finals.
we needed that. You know, we needed everybody to take their part and do their role, and the guys are doing it, and now they're growing. The confidence is growing. Once the confidence grows, it's over. Улирлууд маш урт улирал боллоо. Бид нэр өнөөдөр энэ жил бас 4 давхрал их тоглолоо. Энэ бол илүү ачааллахтай, ер нь хүнд лиг бол хүнд улирал боллоо гэж харж байна. Миний хувьд гэх юм бол мэдээж өнгөрсөн 2 жилүүдийнхээс илүү энэ жил хамгийн амттай нэлээ. Ягаад гэвэл бид нар одоо байж болох сайн муу бүх зүйлийг энэ өдрөл хамтдаа даван суулсан. Тэрүүгээр илүү давуу талтай байлаа. Миний хувьд гэвэл яг зүүн саяас хэлсэн нэг нөгөө өмнө жилийн 8 сараас багаараа цуглаад яг нэг том зорилго тавьсан. Тэрнийхээ төлөө бол манай гоёхан бол хүнд хэцүү үеуд бүр сайхан үеуд бол зөндөө байсан. Тэр бүгдийг ингээ бүгдээрээ хамт туулаад арднаг ингээ зогсож ийн гэхээр бүр маш тийм гоё мэдрэмж байна. Бид хамтдаа 6 сарын турш үргэлжилсэн үндэсний дээдлигийн хөшгөө хаасан бол одоо энэ улирлын хамгийн нэг харьцгаая. Нэг тоглолтод хамгийн өндөр оноо авсан тоглогчид Devin Warren, BCH Knights болон Hot Falcons багуудын тоглолтод 43 оноо 7 самбар 4 дамжуулалт. Jaden Scrap харин Selling Bottoms бишрэлт металл багуудын тоглолтод 43 оноо 7 самбар 1 дамжуулалт. Byron Wesley бишрэлт металлын эсрэг 42 оноо 4 самбар 3 дамжуулалттай 3 дугаар байранд орсон бол мөн тэрээр BCH Knights эсрэг 41 оноо 5 самбар 3 дамжуулалттай 4 дугаар байрыг эзлэж байна. Эцэст нь 5 дугаар байранд Ant Nelson BCH Knights эсрэг 40 оноо 7 самбар 5 дамжуулалт өгснөөр нэг тоглолтод хамгийн өндөр оноо авсан тоглогчдын 5 дугаар байранд бичигдсэн байна. Нэг тоглолтод хамгийн олон самбар авсан тоглогчид Norval Pale Selling Bottoms эсрэг 26 оноо 22 самбар 1 дамжуулалт, Kevin McDaniels BCH Knights эсрэг 20 оноо 18 самбар 5 дамжуулалт. Jordan Tolbert-ийн хувьд бишрэлт металлын эсрэг 10 оноо 18 самбар 1 дамжуулалт. Mackenzie Moore Дархан United эсрэг 31 оноо 17 самбар 6 дамжуулалт. Харин эцэст нь 5 дугаар байранд Jonathan Galloway SJAPC эсрэг 18 оноо 17 самбар 2 дамжуулалттай бичигджээ. Хамтдаа харин одоо нэг тоглолтод хамгийн олон дамжуулалт өгсөн тоглогчдын жигсаалтыг харцгаая. Mackenzie Moore болон Barswald гэсэн тоглогчид 1-2 дугаар байранд 15 дамжуулалттай бичигдсэн байна. Мөн түүний араас Mackenzie Moore Эрдэнэт Miners эсрэг 22 оноо 9 самбар 14 дамжуулалт өгснөөр мөн 3 дугаар байрыг эзэн болсон байна. Ant Nelson хүлгүүдийн эсрэг 19 оноо 7 самбар 14 дамжуулалт өгчээ. Топ 5-ын сүүлийн байранд 18 оноо 7 самбар 14 дамжуулалтаар мөн л Mackenzie Moore бичигдэж байна. Нэг тоглолтод хамгийн олон бөмбөг алдсан тоглогчдыг хамтдаа харцгаая. Од гэрлийн тулга SJAPC эсрэг 12 оноо 5 самбар 10 бөмбөг алдалт. Mackenzie Moore Selling Bottoms эсрэг 24 оноо авч 7 самбраас бөмбөг авт гүйцэтгэсэн ч мөн л 10 удаа бөмбөг алджээ. Мөн тэрээр BCH Knights эсрэг 30 оноо авч 4 самбар авсан ч харамсалтай нь мөн л 10 удаа бөмбөг алдсан байна. Харин 4 дугаар байранд Devin Warren Zohan Brothers эсрэг 29 оноо 9 самбартай байсан ч 9 удаа бөмбөг алджээ. Эцэст нь топ 5-ын 5 дугаар байранд Jaden Scrap SJAPC эсрэг 33 оноо авч 10 самбраас бөмбөг авалт гүйцэтгэж дабл хийсэн ч мөн л 9 удаа бөмбөг алдсан байна. Энэ мэд сонирхолтой статистик үзүүлэлтүүдийг бид суурлаар хүргэх болно. Одоо харин хамтдаа 3 сагсан бөмбөгийн мэрэгжлийн улирлыг эхлүүлцгээе. Өнгөрөх амралтын өдрүүдэд Япон улсын Үцүномийн хотон мэрэгжлийн 3 сагсан бөмбөгийн нээлтийн дэлхийн цуврал тэмцээн явагдлаа. 3 сагсан бөмбөгийн чансаг тэргүүлэгч 10 баг өргөддөг тус тэмцээний эхний өдөр олон сонирхолтой тоглолтууд явагдаж Францын Toulouse, Австрийн Вен хасагдсан бөгөөд Сербийн Ub, Германы Skyliners, Нидерландын Амстердам, Сербийн Лиман багууд 100% амжилттай шилдэг 8-д багтсан байна. Ням гарагт буюу хасагдах шатанд Лиман онцгой байж Майамиг 12 онооны зөрүүтэй бут нэргэж, нутаг нэгт Ub-ийг бие хүчээр илүүрхэж финалд гуруулаа үлдсэн Skyliners-ыг буулга авснаар энэ оны эхний дэлхийн цувралд төрүүллээ. Skyliners-ийн хувьд Raden Dwars эсрэг хийсэн шүгийн 8-ын тоглолтод Leon Fertig-ийг хүнд бэртлийн улмаас алдсан ч ийхүү финал хүртэл явж чадлаа. Эх 7 хоногт илүү сонирхолтой мэдээллээр эргэн уулзах болно. Түр баяртай.